Hello guys, өнөөдөр бүгдээрээ Алдарт Predator цувралын энэ онд гарсан бүрэн хэмжээний анимашн Killer of Killers-ийн тухай ярих болно. Энэхүү бүрэн хэмжээний анимашныг би анх Instagram дээрээс teaser трейлерыг орлож харсан. Надад шууд анимашн, акшн хоёр нь их таалагдсан. Тэгээд нэлээд хүлээлт надад үүсгэсэн. Энэхүү бүтээл маань 22 онд Predator Prey бүрэн хэмжээний киног найруулсан найруулагч Dan Trachtenberg найруулсан байгаад энэхүү найруулагч маань ерөнхийдөө энэхүү Predator ертөнцийг цаашд нь хэд авч явахаар томилогдсон. Энэ онд Predator Badlands гэдэг шинэ кино удахгүй гарч байгаа тэр киног бас найруулсан найруулагч. Хамгийн түрүүнд би яг үзэж дуусчаад үнэхээр гоё surprise expectation давсан. Тэ айгүй гоё мэдрэмж авсан. Тэгээд яг л миний одоо хүлээж исэн хүлээлт гоё акшн, гоё анимашн, тэгээд нэмээд гоё visual storytelling айгүй сайн байсан. За тэгээд үйл явдлын хувьд болохоор энэхүү story маань ийм дөрвөн хэсэгт хуваагдсан байгаа. Надад тэр нь таалагдсан. Тэгээд эхний 3 нэг юм 3 4-ийн танилцуулга, тэгээд дөрөвдөх нь одоо final act байгаа. Надад яг эхний 2 part буюу эхний 2 4-ийн танилцуулга маш их таалагдсан. 3 дахь дүр тэгээд сүүлийн act бол арай сул өмнөх хоёроос айдл сул санагдсан. За тэгээд энэхүү 3 character маань 3 өөр цаг үеийн хүмүүс байгаад хамгийн ихнийх нь болохоор 872 оны үеийн Viking дайчин эмэгтэйн тухай. Тэгээд хоёр дахь хэсэг нь болохоор 1600-аад оны үеийн Японы одоо нинжа самурайн тухай. Тэгээд гурав дахь нь болохоор дэлхийн 2 дугаар дайны үеийн Америк байлдагч онгоцны нисгчийн тухай. Сүүлийн хэсэг маань яг энэхүү 3 дайчин маань хэрхэн одоо амь гарч байгаа тухай ийм энгийн стори байгаа. Хамгийн түрүүнд надад яг одоо энэ Predator буюу энэ Юдча гэдэг харь гаригийн юм анчид байдаг. Тэгээд эдгээр нь болохоор хүчтэй амтан агенжиж одоо нэр хүнд одоо тухайн өөрсдийнхөө society дотор нэр хүнд болдог юм одоо харь гаригийнхан байгаа. Би энэ дэр гарч байгаа 3 4 төрлийн Predator-ууд байгаа. Тэдний дизайнууд надад үнэхээр таалагдсан. Бүгд яг өөр өөрсдийн гэсэн юм unique дүр төрхтэй, unique одоо зэвсэгтэй. Тэгээд бас яг түгээмэл одоо Predator-уудын алдартай алга болдог технологитой бүгд бас яг тийм амар хай-тек юм шиг мөртлөө айгүй тийм practical зэвсгүүдтэй гэх юм уу. Тэр нь надад үнэхээр таалагдсан. Миний хамгийн хүлээжсэн юм бол мэдээж action, тэгээд animation хоёр байсан. Animation одоо бидний мэдэх миний хамгийн туртай Spider-Verse, тэгээд сүүлд Arcane, тэгээд миний анхны ревю хийжсэн Wild Robot гэдэг эдгээртэй төстэй анимашн стайлтай акшны хувьд үнэхээр надад маш их таалагдсан. Ялангуяа эхний 2 хэсгийн акшн бол үнэхээр таалагдсан. Гол дүрмийн Viking эмэгтэй маань ийм 2 бамбаагаар ингэж байлддаг. Тэгээ 2 бамбааны ирмэг дээрээ ирэхтэй тэрүүгээр айгүй сурмгай байлдж байгааг гоё харуулж чадсан. Анимашн маань ийм смут харагдахын тулд 24 FPS буюу 24 frame per second байж ийм smooth харагддаг. Энэхүү анимашн маань болохоор 12 FPS-ээр бичигдсэн учраас ийм хагас ийм гацж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгээд тэр нь бас акшн хэсгүүдээ бас илүү гоё харагдуулахад нөлөөлсөн болов гэж бодож байна. Надад бас нэг таалагдсан зүйл нь болохоор эдгээр 4 part хоорондын транзишнууд үнэхээр гоё байсан. Яг ингээд эхний part 2 дахь part руу ингээд сэлждэг хэсэг transition бол бүр эхний үзэлтэн дээрээ дахиад 2 3 үзэж бүр биширсэн. Тэгээ тэр надад айгүй гоё санагдсан. За тэгээд надад энэ киноны хамгийн таалагдсан хэсэг буюу одоо 2 дахь хэсэг гэдэг Sword гэдэг хэсэг байгаа. 1609 он буюу Эдо үеийн Японд болж байгаа үйл явдал. Яагаад энэ хэсэг маань таалагдсан бэ гэхээр ерөнхийдөө
энэ хэсэг маань ямар ч диалог яриаггүй гэж хэлж болно. Яг нэг ийм quote байгаа. Тэгээд тэрээс гадна ер нь ямар ч юм яриа диалог байхгүй, цэвэр юм акшн, тэгээд visual storytelling байсан. Тэгээд тэр надад маш их таалагдсан. Би өөрөө бас тухайн Эдо болон тэрний өмнөх Сенгоку үеийн Японы самурай заншил, Японы өв соёл гэдэг ийм зүйлүүдэд амар дуртай. Ялангуяа самурай сэлмийн одоо эрдэм, ёс заншил, уламжлал гэдэг энэ бүх зүйлд нь маш их дуртай. Тэгээд тэрийг бас энэ хэсэг маань үнэхээр гоё харуулж чадсан гэж би хувьдаа бодож байна. За одоо ер нь надад таалагдаагүй хэдэн зүйлийг дурдъя. Ер нь бол сүүлийн 2 парт буюу одоо тэр 2 дугаар дайны үеийн нисгэгчийн танилцуулга хэсэг, тэгээд сүүлийн акт 2 бол надад өмнөх хоёроосоо илүү сул санагдсан. Яг одоо графикаар бол яг өсөж явж байгаа, тэгээд доошхоо ингээд буурж байгаа юм шиг санагдсан. 2 дугаар дайны үеийн нисгэгчийн түүх яг нэг тийм муу юм бол байхгүй. Гэхдээ яг өмнөх 2 дүрийнхээ танилцуулгатай яг ингээд харьцуулах юм бол яалтчгүй хамаагүй сул санагдана. Би яг 2 дахь үзсний дараа яг төгсгөл нь жоохон сайн байсан бол яг нэлээд гоё перфект болох байсан юм байна да гэж бодсон. Энэхүү кино маань цаг 30 минутын урттай харьцангуй богинохон дуу кино байгаа. Тэгээд би 2 дахь үзчихэд яг нэг бүтэн кино болгож яхаар нэг 5 ангитай мини series ч юм уу болгосон бол арай гоё байсан болов гэж бодлоо. Яг төгсгөлийн тэр миний тэр паналтай гэдэг хэсгийг яг нэг 2 богинохон анги болгоод хуваасан бол илүү гоё чанартай болох байсан шиг санагдсан. Тэгээ ийм цаг 30 минут яг сүүлийн 20 минутын дээр айгүйх яарсан. Тэгээд айгүйх учир бүтүүлэг дутуу дууссан юм шиг санагдсан. Хоёр дахь үзсний дараа миний нэг анзаарсан зүйл нь болохоор яг энэхүү 3 4 маань яг ямар нэг байдлаар ийм өшөө авалт эсвэл тийм өөрийгөө одоо баталж харуулах гэсэн тийм одоо ийм зоригтой хүмүүс гэдгийг анзаарсан. Тэгээд яг өөрсдийнхөө тэр одоо зоригтой хүрэх гэж эсвэл яг хурж явж байхад нь яг предаторуудыг замд нь саад болж байгаа ийм сторонууд байсныг анзаарсан 2 дахь үзээд. Тэрнээс бусдаар бол ерөнхийдөө бол энэхүү кино маань надад маш гоё surprising, маш гоё таалагдсан. Тэгээ биелсэн акшн, анимашн хоёр бол үнэхээр гоё байсан. Тэгээд яг тиймэрхүү над шиг ийм акшн, анимашн сонирхож байгаа бол энэхүү киног заавал үзээрэй, харамсахгүй гэж амлаж байна. Киноны маань төгсгөлд энэхүү анимашн маань 22 онд гарсан Predator Prey гэдэг кинотойгоо яг нэг ертөнцид байгаа гэдгийг баталгаажуулсан. Тэгээд энэ онд гарч байгаа Predator Badlands гэдэг кино маань ч гэсэн энэхүү ертөнцийн дотроо болж байгаа үйл явдал гэдгийг зарласан. Би Predator Badlands киноны трейлерыг театрт 2-3 удаа үзсэн. Тэгээд надад үнэхээр сонирхолтой санагдсан. Тэгээд би энэ анимашныг үзсний дараа энэ Badlands гарна гэдгийг дуулаад ер нь бол үзнэ гэж шийдсэн байгаа. Тэгээд нээлттэйснийхэн дараа үзээд бас ревю хийн гэж бодож байна. Бичлэгийнхаа төгсгөлд Letterboxd дээр би энэхүү кинонд 3.5 од өгсөн байгаа. Акшн, анимашн, тэгээд Predator ертөнцид дуртай хүмүүс байвал заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Bye. Bye. Bye.